За сайн уу манайхан. Тэгээд манай бид дөрвийн амьдрал гэдэг цоо шинхэн влог маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн влогийн зочноор төвшөө инхээ инх үжин инхлэн өнгөсөн дөрвөн хүн байгаа. Тэндэл тэгж байгаа бол төвшөө өнгөсөн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөө өнгөж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэндэл тэгтээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За тэгээд бид дөрв бол их хотын төвжрэл утаагаас цухтаад хөдөөний хүн болж амьдрахаар шийдсэн. Охин маань энд унтаж байна. Энд чи бидний хайрт хөөхөн бяцхан инхээ хүүгийн памперсыг сольж байна. Энд инхлэн харагдаж байна. Төвөөдөөс нь хардсаад. Амар баасан. Амар үнэртэж байна. Таад тэгээд хүүхдтэй бол энэ үнэрийг сайн мэдэх охоо. Хин баашаа хин. За тэгээд сонноос гэвэл бас нэг гомдлмоор юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид хоёр энэ TCL-ийн 85 инчийн зурагтыг Next Electronics-оос авсан бохгүй юу. Тэг ерөөсөө задлаагүй энд авчирч тавьсан байжгаад тэгээ задлсан чинь дэлгэцэн хагарцсан байсан. Энэ ямар цогсон юм шиг байгаа. Тэгэд Next рүүгээ залгаад үгүй ингээд дөнгөж сая задлсан чи юм байна гэсэн чинь хүлээж авсан гэсэн гарын үсэг зурсан бол одоо тэгээ өөрснөө чи хохоо гэсэн юм ярьж илээ. Гайхалтай гоёц. За тэгээ энэ хэсэг бол мэдээж инхигийн одоо хэсгэлтэй. За миний хөө хөдөөний хүн болж амьдрах ер нь ямар санагдаж байна? Хөдөө биш шүү дээ. Хариулаарай миний хөө. Ямар санагдаж байна дээ? Ana. Тэрээд үзэлч миний хөө. Ня. Аав нарын тахилцаа. Яа. За миний хөө дахиад асууя. Хөдөөний хүүхэд болох ямар вэ? Хариулаарай. Ямар хөдөөний хүүхэд болох? За хэлж. Жоо нойр л хэлэх юм. Тийм. Өсөөл жоо нойр л хүрт юм байна. За тэрээр хэлэхдээ бол өсөөдөөс жоо нойр хүрдэг гэж байна. Уг нь бол үлсэх нөхцөл байхгүй. Ээж нь амар сүүтэй. Аав нас амар сүүтэй. Гэхдээ нөгөө нэг сүүний машин дотор. Тэгээд бид дөрөв хувьд бол зурагт байхгүй. Уг нь зурагтаа энэ хан дээр хийх хэрэгтэй байсан. Тэгээд зурагт байхгүй. Одоо бол соёлын шоконд ороод байж байна. За охин маань сэрж байна. Тэгэхээр бүгдээ хамтдаа манай охин руу. Модим. Нүүрэн дээр нар тусаад байгаа юм байна шүү дээ миний үрийн. Аав нь ингээд нарын хаач. Окей. За тэгээд өчигдрөөс эхлээд ер нь бол цас нэлээд орлоо. Одоо ч гэсэн гадаа бол ер нь жоох шуурж байна. Уг нь айгуугай нартай байна. Хүүхдүүдээ наранд сайхан гадаа гаргамаар байвч гадаа их шуураад байгаа учраас наранд гаргаж чадахгүй байна да. Миний хүү тэгээд памперс өмсөхгүй шалдан бодвол наранд биеэ шарж байгаа шиг байна. Энэ удахгүй шинэлтэй. Баталтай. За тэг удахгүй таадаг бас инхээ room tour хийж үзүүлэх хаа. Гэтэ ер нь нэг жоохон гадаа мадаа хийх ажил байгаа учраас бас яг шууд энд тийм байна гэж танилцуулж чадахгүй байна битээр хувьд. Ди. Өглөөс ирэл нэг ийм хөрхөн 3 юм хараал амьдарч байна да. Одоо ингээд энд бид дөрвөлээ. Эргэн тойронд нэг голдон байгаа. Эзэн хаяа явцсан шүү лээ. Бас нэг овчарк байгаа. Бас л эзэн хаяа явцсан. Тэгээ Монгол банхаар тэр үл эзэнтэй байхаа. Ингээд нэг 3 нохоо.
хойдлын амралтын 2 муур нэг залуу. Манай хөршүүд юм ааш. Гэхдээ юу гэдэг юм байна? Өчигдөр жаалж бол юм цуглуулах гад налаах явсан. Тэгээ налаах ч өөрөө гоё төвжирлгүй юм. Дээрэс нь бас юмны үнэн нь тийм амар үнэтэй биш юм шиг санагдсан. Гайгүй хямдхан дөө. 2 сэдэг өндөг. Тэгээ гурил мөрл гахаа махцах овоо идэм авсан. 2 шиг юм 2 пак гахаа махсан. Тэгэхэд л баг 50 хэдэн мянган төгрөг болсон шүү дээ. Тий. Тэг би шоконд ороод байгаа. Хэрвээ би одоо хотод амьдарч исэн тэр ФСС авсан бол тиймэрхүү юм 80 90 мянга болцсон байгаа да. Тэг би ч цовингийн гурил авсан. Цовингийн гурил бүр 3-ыг авсан. Тэг нөө хөдөө амьдрахаар чи юу яллээ юм аа л да. Юмаа жоохон ахиухан зэгтгий юм те. Хөдөө биш. Хөдөө шүү. Хөдөө биш. Үчи хараач энэ хаашаал харна өнгөл баахан уул байгаас. Хөдөө биш. Уул, урд гол, баахан мод. Тэрэлж юу гэж хөдөөд ордیں۔ Хөдөө. Хөдөө биш. Хөдөө биш дээ. Хөдөөний залуу биш дээ минийх. Жинхэнэ хөдөөний бор банд байна да энд. Боронч баршаа. Тэг манай хоёрын ер нь гэхдээ цариг хүмүүс хараагүй байгаа хаа. Тэгээ ер нь одоо влог ороод эхлэхээр та харах бах. Тэг хин хинтэйгээ адилхан хүмүүс байна вэ гэдэг нь тий. Манай хүү бол ер нь зүгээр яг намайг дөрөөцсөн. Арсны өнгө нүртэл намайг дөрөөцсөн. Бор. Охин яг ээжигээ дөрөөцсөн. Суллаа. Тэгээ хүүхдүүд манд 3 сар хүрсэн. Өнөөдөр хүрч байгаа юм. Үгүй. 2 оны өмнөөс. 12-нд төстэй. Өнөөдөр хэдийн? Өнөөдөр 14 штэ. 15 байна. Хөдөө амьдрахаар ингээд нөө орон зай баримж байхгүй. Он сар өдөр байхгүй. Тийм ээ. Тэгээ бас энэ яг нэг гоё юм ийм юм байна. Ямар ч стресс алга, төвжирэл утаа унаар янз бүр юм байхгүй. Үйдэ бар бөхсин. Тэгээ миний хайрын хувьд ер нь бол гэж хөдөө амьдрах нь баг өөрийнх нь зориг байсан юм шиг байгаа. Тийм үү? Хөдөө бишээ лагер дээрээ. Ер нь бол яваасаа тэг жирэмсэн болсноо мэдснээс хойш ерөөсөө л агаарт л амьдрий гэсэн бодолтой. Тэг лагер авъя гэд бит хоёр бодсон. Тэгээд хиндэгтэй ийм том нилийн сүрлэг ийм лагер болно гэж бодоогүй. Зүгээр жижигхэн лагерын байшин хайж явж байгаа. Тэг яонда ингээд томроо тэгээд барил захиалахаар болоод тэг ярсаараа томруулаад нилийн том болцсон. Одоо ер нь бол нэг юм лагер биш ерөөсөө юм 4 үлрэлийн орон сууц биш ээ амны орон сууц болцсон. Тэгэл одоо эндээ ерөөсөө байнгын амьдарч байхад бол ямар ч асуудалгүй сайхан ийм гоё цэлгэр сайхан лагерт олчоол гэж байна та. Аяна. Лагер гэдэг тухай. Энэ бол хөдөө. Тэр нь бит хоёр яг одоо ингээ хойштоо энэ төрүүгээр ингээд явсан амар адал явдал ихтэй эсвэл бол хүн амтнаа уулзсан влогод орохгүй нь бол тодорхой. Тэгэхээр ер нь бол одоо юм daily life-а харуулах буюу IRL-тэй хэдүүлээ нэг жоохон арай нэлээд шудрагдуу тиймэрхүү влогод орох бах. Тэгээ дээрэс нь бит хоёр нь хүүхд шуухт унтчихвэл завч хөлөөгөөрөө гоё нэг сэдвийг хөндөд хоёр талаас нь эрэгтэй эмэгтэй хүний өнцгөөс ярьдаг. Тиймэрхүү подкаст маягийн влог бас болгоё гэж би бодоод байгаа. Тэгээ тэрэндээ зориулаад бас нэг ханаа ингээд битүү баарны гэрлэр тохижуулаад одоо яриад байгаа. Баарны гэрлэр. Энэ хоёрыг наранд ингээд суулгасаар байгаа. Би өөрөө ингээд түлэгдээд ингээд борлож ийн ихнээс. Хурд нар бол амар хурцаа нөө. Тайл гоё л боллоо да. За тийч манай атмосфер гээл. Манай одоо гэрийн эзэн хаан. Одоо энэ гэрийн хамгийн том босс тэнд унтж байгаа. Бүх юмны дарга. Энэ хүний л одоо өнгө ааш аяганд нь тааруулж манай гэр амьдэрдэг темпэнд нь. Дараа нь одоо инхээ орж явах шиг байгаа.
Тэгээ инхлэн орж ирээд би одоо хамгийн сүүлд юм уу яаш. За камерын өнцгийг нэг солиотох юм. Нардсаа тийш огт харж чадахгүй нэ. Тэгээд Нүхтэй арчаад байгаа болохоор өсөдөр цуучлаа. тэг яг албан ёсоор удахгүй яг лагера бүтэн танилцуулсан влагоос хийнэ. Галтогоо моо тэг янз бүрийн жишг сажиг деталуудыг яг бүгдийг гоё тайлбарлсан. Гэр эзэгтэй нэр зориулсан юм хийх юм байна. Тэгээ нэг өдөр бид дөрөв нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар бас хийн. Өглөө хэрхэн өнгөрдөг талаар бас хийн. Тэ. Тэгээ гоё гадаас гоё байвал дөрүлээс годаа гоё гарч сэлхэлж байгаагаар бас хийх юм байна. За ер нь бол лагер дээр орж ирснээс хойш лагерт гарснаас хойш ер нь хийх рил болон влогны санаанууд надад бүр ингээд амар их байгаад байгаа. Тэднийг багаар хийнэ. Яна гадаа шуурга бүр амар энэ манайхаа. Ямар миний хүүд. Наа чин төргээд юм болчихлоо. Урталт нь л юм ааш тавих нь дээ. Ер нь л 25 градус гэж тарай гэр дотор. Одоо тэрх хоо эн чинь юу юм чи? Нар шараад байгаа юм чи. Одоо болох хаа миний хүү одоо наран дээр л байгаа. За тэгээд инхээ өнөөдөр нэг юу гэдэг нь одоохондоо мэддэхгүй байгаа. Ямар ч сан тэнцээ ингээ үхрийн хавиргаанууд амар гоё чансан байгаа заяа. Тэгээд тэрүүгээр нэг хоол хийн гэсэн. Тэгээд яг хоол хийж байгааг нь бас бичээд ямар хоол яаж хийж байгааг нь бас өөрөө яриад тэгээд оруулах хаа гэж бодож байна. Тэр болтол тэр баяртай. Миний уцаа нэ. Айнэ. Уул нь би энийг шууд орой хоолой хий гэж бодсон чинь төвшөө өлсөөд байна гээд. Тэгээ одоо 3 цагт оройн хоол ч юм уу өдрийн хоол ч юм уу ямарс нэг хоолой хийчээ тэгээд оройг өсөө хүүхдүүдтэйгээ зурлаад хоол хийж чадахгүй байх. Тэгээ би өглөө босоод ингэсэн. За юу ч гэсэн гал дээр ямар нэг юм хий гэж бодоод өргөжөнгөөсөн чинь үхрийн авирганууд ахаа шууд гал дээр хийгээд буслахсан байхгүй юу? 3 цаг орчим буцлагсан үхрийн авирга байна бидэнд яг одоо тэгээд би бодохдоо шууд гуйлааш хийж тийм үү гэж бодлоо. Уул нь би гуйлаашаа хийхдээ махан амталж шарчаад тэгээд 3-4 цаг буцлагдیں۔ Тэгээ одоо чанцсан ах байгаа юм чи энийгээ шууд амтлаад гуйлааш хийч та тий. За тэгээ нэг юм байгаа манайхаа би ингээд галтгооно дасаагүй байна. Галтгооныхоо яг хаана юу байгаа гэдгийг ингээд шууд ингээд автоматар ингээд мэдхгүй жоохон бодож ийж энэ тэнд байгаа юмудаа гаргаж ирж байгаа гэсэн. Одоо шинэ энэ будаа агшаагч би яг удаа ашиглах гэж чинь яаж ашиглахыг мэдэхгүй байна. Энэ болохоор энэ битүү чанж мандаг будаа агшаагчлал юм гэсэн. За тэгээ юу ч гэсэн дотор саваа гоч. Ер нь зүгээр юм ярангаа жоохон хөөрхөн чалчаа влогоо дээл бас хөөрхөн л юм тий. Тэгээд ийм галтгоог болохоор зэрэг классик мебель гээд төвшөөгийн найзынхан тавилга хийдэг компаниар хийлгсэн. Тэгээ маш сайн ярилцаад тэр тавилга хийдэг хүний зөвлөгөөг ч гэсэн аваад чулуу болон материалаа одоо 100 айл явж сонгоод тэгээд хийсэн. Тэр захиалаад бол нэг удаагүй дорой гараад ирсэн. Галтгооны тавилганы уд надад бол үнэхээр 100-аас бараг 200-300 өгмөр үнэхээр таалагдчихж байгаа. Будаа хаан бол тэгээд лагер дээрээ ирээд 2 л хонж байна. Тэгээ хурдан тогтчихын тулд юмудаа ийш тийшээл зүгээр ингээд
За энийг ер нь энийг ингээд чиглүүлээ шийдсэн. Зарим шүүгээ бол хов хоосон байгаа. Юу хоёр хүүхдүүд өснөгүй байна. За тэгээ анх удаа ийм будаа агшаагч ашигласан болохоор хөөрхөн соёлын шоконд орлоо. Арай гэж будаа агшаал ямар ч байсан нэг ийм будаа гэсэн гормыг олоод тавьсан. Тэгээд будаа минь яаж агшихыг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд төмсөө арилгаад нухчил уунга магтагаа амт сайхан амтлаа шараад тэгээ нарийн ногоо шарах уу яах уу за хүүхдүүд сэтгүү гайгүй унтаад байвал яг завтай онч нарийн ногоо шарсандаа ч авах тий. За ер нь гулиашныхаа бэлтцийг бэлтчихлээ ингээд чансан маха жижиглээ гулиашны хэмжээтэй хэрчсэн. Энд болохоор луун сонгоо хоёроо гулиашнда бас зориулаад ийм том хэмжээтэй хэрччихлээ. Тэгээд энд төмс чанж байна. Нугсан төмсхийн. За энэ ясыг тэгж амирнэ. За ингэ жоох мах шүл хоёр үлдчихлээ. Энийг тэгж аваад нэг хоолнд л ашиглах байх. Шоё. Tonight I wanna show you. Тэгээд жоохон нарийн ногоо хуурий гэж бодсон боловч цахалхуу хүрсэн учраас боллоо. Зүгээр сайхан нугсан төмстэй гуляаш эцэцгээ даа өнөдөр. Тэгээд махнуудаа бүгдийг гоё хэрчээ. Ер нь бол нь штэ. Чаг миний ярьсан. За таад нөөцөөсөн чансан багс штэ. Тэрийг сонгон луун хоёртойгоо сайхан хуураад тэг хоёр халбаг гурил бас нэг хоёр халбаг орчим. За ер нь амтлагаагаар шүү за манайхаа. Томато соус хоёр хийгээ сайн хуураад тэгээ сайн махныхаа шүлгийг хийгээд одоо нэг за нэг луунга буслагчхад гоё соустай гуйлаш болчихно. Гуйлаа шийдчихсэн юм байна. Гуйлаш. Багахан хэмжээний саадал гарсан байгаа. За хоолоо ижсэн чинь үжний уйлаад үжнийг хөхүүлчнийг 20-30 минут уужахаар хоол бараг түлэгдчих шиг боллоо. Жохон түлэгийн үнэртэй байна. Зүгээр зүгтэй байна. Нэг иймэрхүү болж байна аа манай гуляаш. Хүмүүс бараг буцаад одоо дууссан. Хүмүүсээ сайхан нухаад. Тэ шинийхүү боллоо идүүлээ. За энэ будаа агшаагч нь агшаасан будаа минь юу болсон? Нэг харъя л та. Өгөлчч. Тийм ээ. Заав уншсны хэрэг гарлаа. Хоолой тэгээд хамгаалттай болсон байх шүү. Гайхалтай. Гоё болсон байна. Манай шатсан зурагт чавс. Тэгээд хичнээн гэрээ цэвэрсэн ч гэсэн амин хурдан хөглөрөөд байдаг болсон байнгын. Төвшин бичлэгэд идэлж байна. Хөрхи өрөө нэг иймэрхүү болсон. Тэгээд өөрөө болохоор багаар фигурнуудыг зөөх бодолтой ах шиг байлээ. Тэгээд фигурнуудыг зөөгөө авчиад тавьчвал энэ үр аймаараад айгаа гоё болчихноо.
За үжнээ сая уйлж орж ирээд тэгээ муу идээд буцаад унтсан байдалтай байна. Манай гэрийн босс. Энэ гадаага огнуудаа би тэрээр цэвэрлж амжаагүй байдалтай байгаа шүү манайхаа. Тэгж чад нэг портер ч юм уу дуудаад огнуудаа ачуулнаа. Өтийн энэ хараа нэрээ ийм айгуу дэжгүй тасгалын төхөөрөмж болсон заяа. Одоо яаж хийхийг би танарт хэлцээ. Хүн ингээд үжнээ ч гэж ерөн дээр манай яйл нэг нь ингээд би ингээд уртаа ингээд өгөөд ингээд алхдаг. Үйлч дуустал. Ягаа л. Тэгээ манай хоёр ч гэсэн тийм яг гүйлт бодоод гэдэг. Тэгээ давхар би гойны булчин амар сайн ажиллаж байгаа. Шилхний булчин ажиллаж байгаа юм. Идэж өгцөний булчин болж байгаа. Тэгээд удаан юм хийчдэг. Тэгээ юу юм яах юм. Тэндээ хийж мүүд ингээд татаж матаа давхар гарныхан булчингаас ажиллах боломжтой. Энэ зай хийчих юм бол ингээд юуг нь таарах болдог. Энийх нь өндөр намд харж болно. Илүү өндрөөс ингээд дараад илүү хичээл авна л гэсэн үг. Энийг болохоор E-Mart-ийн 3 давхарт нэг фитнесийн төхөөрөмж зардад дэлгүүрээс тэндээс авсан степер. Ээжийнх нь хийсэн тасраа ол болчиход байдаг. Энэ хүү унтгаал. Унтахгүй юм шиг юм царай гаргаал. Ер нь дөнгөж сая муу өмцөн. Тасархад их ойрхон царай гаргасан байна. Тэгээ энийг өглөөнөөс хойш шахуу хийсэн гуляш минь эцэст нь бэлэн болсон байна. Дээр нь өндөг шарж хий гэж бодсон боловч бас залхуу өрсөн манайх. Бид дөрөв нөө хараахан юу авч амжаагүй байгаа. Хоолны ширээ авч амжаагүй. Тэгээд хоолны ширээгээ парзитлнаа. Найзуудтай захина. Төөгийн ах, багийн Чинзогийн гэр бүлийнхэнд даатахыг гэж бодож байна. Яг тэр шатны яжууд байсан нэг жоохон зайгаа штэ тэнд тийм дугуй ширээ тавья гэж бодож байгаа. Тэнд яг дугуй ширээ тавьчихвал их гоё харагдах. Миний залуу намайг найраад ирсэн. Унтдаг. Өөдөөс харж инээгээ талдаг. Тэгээ сая байж исэн чинь Томигоос чат ирж байна. Битэрийн чат ч одоо уг нь хуучин сакс макс янз бүрийн юм ярьсан чат байдаг л одоо бол хүүхдүүдийн талаар чатдаг л. Би байтгүй шүү дээ. Томи зөө одоо энэ чинь үндэсний дээд лигийн леженд дээр тамирчин шүү дээ. Тэр хүн ингээд хүүхд шуухтынхаа гэр орныхаа ажлаас өндөөхгүй гэж. Гайгүй асрагч ахгүй хайгаад хүн олдохгүй байна л гэж.
Үгүй. Дан өхрийн хавиргаар хийсэн гуйлаа штэ. Амар болжээ. Гол нь 3 цаг бослогсондоо байгаа л та. Сүнэс манай хоёр амар хөөрхөн хүүхдийн зурганд орсон манайхаа. Амар хөөрхөн заяа. Өчөөш би харж. Ханхуу гүнж болсон. Минийх дээр болохоор юм хөөрхөн өндөг шиг орооцсон. Зурагч нь болохоор 3 сартай хүүхдүүд ингэж ороогдчихоо тогт унтдаггүй амар хэцүү байгаад идэгсэн. Манай хоёр ороогдоогүй шууд унтаад төгсөн. Тэгээ тэрнээс өмнө амар олон зураг авахгүйсэн байсан болохоор ялч ядарсандаа унтаад төгсөн. Тас. Тэгээд нэрэн зураг авалтны хувьд бол ялцчгүй үнэтэй юм байлээ. Хөөрхөн үнэтэй байсан. Тэгээд авахгүй яах вэ гэж нэлээ эргэлцсэн. Тэгээд авахгүйлаад дуусаад зураг харчаад бурхан минь үнэхээр авахгүйсан бодчих бодсон. Бүр арай л дэндүү хөөрхөн тэгээд зурагч юм болохоор ингэж хэлсэн заяа. Ингээд нэрэн зураг авахгүй гэхэд тэгэхээр аауд ер нь ингээд амар доромчхон байдаг гинэ. Юу юм чат дүн зураг үсттэй бүхэл бүтэн баг саяар нь шахуу цацлаа. Ямар амар үнэтэй ингээ амар дургу байдаг гинэ аав нар. Тэгээд энийг үзэж байгаа аав нар байвал одоо тэр хүүхд чинь ингээд нэраа үеийн ердөө ингээд 4-5 сар л баг үргэлжилж байгаа байхгүй юу? Манай хоёр баг хоцронгоо алдаад яг ахгүй жамцсан заяа. Тэгээд тэрийг нь ийм хөөрхөн зургаар ингээд мөнхлөөд ингээд насаараа харна гэдэгт удахгүй нэгжсэн жижигхэн хөлн том болно. Тийм болохоор авахгүйсэндээ харамсахгүй шүү. Авахгүйлаарэ. Ээж нар минь ч гэсэн үнэхээр боломжтой л авахгүйлаарэ. Одоо ингээд бид хоёр хараад ингээд баясаал байж байна. Ерөөс байнгын. Энийг ингээд том болсон ч гэсэн энэ зургийг ингээд харсаар л байна гэж боддоо. Ийм жижигхэн байсан да миний хоёр хүүхэд гэдэг. Нөө аав нар дургу байсан гэд би нэг тгийв шүү. Төвшөө бол авахгүй яахгүй л гээд. Авахгүйсэн. Төвшөө л угаасаа ингээд би ингэмээрэн тэгмээрэн ингээд би ямар нэг юм хүсэндээ төвшөөс тэгвэл төвшөө тэр болгоныг за тэгээ гээд биелүүлчихдэг. Тэгээ за тэгээ гээд хэлдэг. Одоо ч гэсэн яг инхээгийн хүсэл дотор амьдарч байна бид нар. Ер нь л үнэ. Яг бүх юмаа энэ лагерын байшингийн бүх юмыг бүгдийг нэг өөрийнхөө хүсснээр хийлгсэн инхээ. Би ганц л юмыг өөрийнхөө хүсснээр хийлгсэн. Тэр нь террас. Өсөн доторх энэ зохион байгуулалт нь нэг шиг гэрлийг хүртэл инхээ яг өөрөө бүгдийг гардаж. Гэтэ надад инхээгийн яг тэгж хийлгэж байгаа нь надаас өөртөө амар гоё байсан. Одоо яг ингээд манай эхнэр миний эхнэр одоо яг өөрхөн хүссэн орчныг бүрдүүлж байна да. Яг ингээ өөрхөн хүсснээр амьдрах гэж байна да гэж бодож тэр бодол мэдрэмжүүд надад гоё. Тэг ингээд удаан хүлээсний эцэст яг ингээд орж ирээд зогсоод юмаа тогтчулчаад ингээд амсгаа аваад ингээд харсан чинь яг ингээд амар уйлмар өдөрт төрсөн. Амар. Яа.
эцэст нь хүлээж ингээд старлэгтэй. Гэхдээ одоо ч зөвлөх гэдэг юм. Тэгээ зүгээр ингээд мундаг нөхөртэй болсондоо амар баярлсан. Нөхрөөрөө амар бахархсан. Тэгэхээр баярлаа. Хайртай шүү. Баярлаа. Гэхдээ ингээгийн хувьд ч гэсэн одоо ер нь бол ялгаа байхгүй. Амар их талархууштай зүйл амар их байгаа. Маш үлгэр жишээ юм ихтэй гэж би боддог инхийг. Өөлх юм баг байхгүй. Тэ. Маш сайн ээж, маш сайн гэрээ эзэгтэй, маш сайн эхнэр. Тэр миний одоо ер нь хамгийн том туслах. Миний одоо сайн зөвлөгч. Миний одоо ингээд бүх юмыг ер нь ингээд маш гоё авч явахад тусалдаг. Инхигийн орон зай бол одоо энэ амьдралд амар том. Тийм энэ залуу унд маарад битээр аав ээж хоёр юм яриад идэх те. Яриг сонсмоор ээ. Энийг дүүн төдлөө унтлагын өрөөнд унтж байгаа. Агаа битээртэй том өрөөнд. Жах илүү их маягт тэр энийг энэ хажир нь хараа тэр. Гэл бид дөрвийн амьдрал нэг иймэрхүү өглөө босоод би хамгийн түрүүнд ийм гурван хөөрхөн имийг хардаг. Миний амьдралын одоо маш хөөрхөн гурван зүйл. Хоёр нь ихэвчлэн үйлцэн л сэрдгэлтэй. Тэгэл ер нь яг амьдарч байгаа утга учир зориг энд л оршдог бах та гэж. Тийм. Дэн хоёр удахгүй мөлхөөд эхэлнэ. Мөлхөөд эхлэр тийшээ гарна, ийшээ унана, яа бурхан минь. Алхаад эхлэхээр бүр одоо хамаг юм сүрүүлэхгүй. Камен зоохроо орчих үедээ гэдгээс амар хайж байгаа. Одоо мэдээж камен зоохныхаа урд нэг юм сараалжин төмөрч юм уу, нэг юм 50 заяа. Тэр шат руу гардаггийг бас урдталт нь хашлага тавина. За тэгээ манай хоёр хөдөлгөөнд ороод тэгэхээр бас хийх юм их байна да. Өдрийн 24 цаг ерөөсөө энэ хоёрыг яах уу, ийх үү, гэрээ яаж цэвэрлэх үү гээл тэгэл хоол унд гээл нэг л мэдгээд ингээл орой олчиж байна ерөөсөө. Энэ залуу паналдад болдгүй. За тэгээд өнөөдрийн энэ удаагийн ихэн зөв юм уу? Энэ удаагийн влого энэ үргээд дуусгалаа. Уг нь одоо ингээ орой харуулах юм зөндөл байгаа хэл та. Тасалж орвол гоё гэсэн. Тийм. Тэгэхээр нэг дор бүгдийн үзүүлчээр бас жоохон тэнэг хаа. Тэгэхээр бид хоёрын энэ үргээ дуусгач тийм үү гэж бодож байна. За тэгээд влого хүлээдэг хүмүүс маань лайкад аргахаа мартуу за. Баяр таа.